За цөмөр инжирийнхаа модны үрслэгийг харъя. Ингээд инжирийнхаа модыг ингээ өрслөөсөн байгаа. Тэг үндэс сууж үгүй юу цөмөр үзье. За үндэс гарсан байна. Нэстэ маш сайхан үндэс гарсан байна. Үндэс нь хатцсан байна. Нөгөө авахгүй айгу утсан болохоор. За тэгээ би одоо үндэсийг нугаагаад нөгөө залгаатай хэсгийг харуулъя та нарт. За та нар над шиг ингэж их удаахгүйгээр ерөөсөө нэг сар болгоол тэгэл авахд их зүгэрш. Би нэг бүр айгүй удаан байлгачихсан. Авахгүй. Тэгээд энэ наран түлэгдээд аргагүй ингээд лагч чинь нефт үндэс нь нефт харагдаж байгаа юм чи. Нэг цагаан судал харагдаад байсан юм аа. Би тэгээ тоохгүй сараа. Тэгээд үндэс нь нэг юм байсан байна. За одоо цөмөр энийг тайраач үзье. Тайрч байгаа тэгээ харъя. Миний энэ хайч таахгүй байна. Би өөр хайч алчихгүй байна. За би яг юм зориулттай нэг хайч халаад ирлээ. Одоо тэгээ цөмөрийн үндэснийхаа доогоор ингээд хайчлана. Гэтэ би ташуултаж хайчлая гэж бодож байна. Дахиад тэртэргүй шороод суулгах юм чи. Ташуултад хайчлал. Шороо гарч ирэхэд зүгээр байх гээд ингээд хайчилчлаа. Тайрчлаа. За ингээд үзье да. Миний нөгөө яг залгасан хэсэг хаана вэ? Цөмөр харъя. Залгалт хийсэн хэсэг маань. Яа энэ. Тэнцээ хараа ингээ нөгөө хувцар ямар тусгаарлсан нөгөө доотлих нь юуг ингээ тусгаарлаад ингээ хийсэн нэг харагдаж байна уу? Энэ цагаан хувцар юугаа авчин цөмөрөө цусраар нь хийснийгаа энэ хараа. Энэ ингээд жоохон дашуулдаж тайраад одоо өөрөөр хэлбэл бүр ингээд одоо энийг бод бүр ингэж тайрахгүйгээр ингээд дутуу тайраал тэгэд энийг ингээд завсар нь ингэж авчулсан байхгүй юу. Тэгээд тийм учраас энэ ингээ гоё нахиалцсан ингээд гоё навчнууд нь гоё ургасан энэ жоохон өнцгөөсөө тижэл аваад исэн. Тижэл аваад ургаад исэн байгаа байхгүй юу энэ хараа. Тайраа тэгээд завсраар нь энийг би авчулсан. Энэ болохоор нөгөө нэг хүнсний ногоо хадгалдаг уутан дотор ирдэг нэг юм байсан. Нэг нэгээр нь салгаж авч болдог. Тэгээ би энийг нуглаад энэ рүү нуглаад энэний завсраар хийцсэн мэсээ хайчлаад. Тэгээд ийм гоё юу яа чинь энэ хараа нуглаад завсраар нь хийцсэн байсан. За тэгээд ингээд сайхан үндэс гарч байна. Одоо энийг шорон суулгах чинь. Би энийг харин хөлөмжнийхээ хойдол суулгах чи гэж бодож байна. Энэ тэгээд хавар савнд суулгана. Энийг би бол үйл болохоор гадаа байлгадаг байхгүй юу? Одоо энэ хараа инжир өгчий. Инжирнүүд нэг гараад ирчихсэн энэ хараа. Их хөрхөө. Инжирүүдээ өгч байна. Тийм болохоор гадаа байлгадаггүй энэ хүүтэнд хасагт 8 градусаас илүү хүүтэнд байх ургадаггүй болохоор ингээд савнд суулгачаа тэгээд өвөл болохоор оруулаад өвднийхээ амбар тавьчихдаг. Энэ хараа би энд нөгөө үүр цацсан байсан энэ лойлны үүр нь бас дахиад ингээд ургаад шít. Лойлны үүр. Тэгээ яг хөө энийг энд тэндгүй лойл ургаад идэг. За энийг хөлөмжнийхээ хойдолд суулгах чинь. Эсвэл гадаа болохгүй юм чинь хөлөмжөнд эсвэл савнд суулгаж болно. Өөр арга байхгүй. Хөлөмжөнд хөлтчихж магадгүй. Манайх чинь зуны хөлөмжтэй юм чинь. Савнд суулгасан найдвартай байхаа. За би тэгээ савнд суулгачаа та нарт харуулъя. Тэгээд зургийг аваад юу яа. За сайн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.